Энд өгүүлэх түүхийг миний өвөө нас барахаас хэдэн жилийн өмнө ярьж өгсөн юм. Өмнө нь ийм аимшиг түүх ярьж байгаагүй хэлхэн зүйтэй баг. Түүний нэрийг Шинжи гэдэг. Тиймээс түүнийг нэрээр нь дуудаад явъя. Шинжид өөрөөс нь 2 ах байсан ч үг баахтаа өвчний улмаас нас баржээ. Түүний ах хүнд өвчтэй байсны улмаас гэртээ байнгын асраганд байсан бөгөөд өвчнөнд хүндэрч хэвчлэгт орох үед Шинжиг ахтайгаа тоглохыг аав нь хоригложээ. Яг л айж байсан зүйл аагам халуун зуны орой болж Шинжигийн ах амьсгал хураалаа. Тэднийгээр алс бүглээ ойд байснаас уцаар ярих байтугай машин ч хараагүй учраас түүний аав ахын биеийг яаралтай ойрын тосгонд байх эмнэлэг рүү хүрэхээр бол. Шинжи гартаа бамбар атган ахын биеийг өөрөх аавтайгаа цуг явахаар. Түнэр харанхуй айн замаар тэд хоёулахна алах. Эргэн тойронд дуулдах чимээг ивээс дүнгнэлт нисэх шавж болон тэдний хөлийн чимээл байлаа. Хэсэг чимээгүй алхасны эц Шинжи аавынхаа царайг харуул ихэд ядран хөлсөн бурцан харагд. Гэхдээ яг энэ үеэс л бүх зүйл нэг л биш болсон юм. Тэдний урд ямар нэг хүнд үрс зүйл удаанаар явж байлаа. Шинжи гартаа барих бамбраа урагш ойртуулан харахад түүний харсан зүйл түүнийг айц давтуулсан юм. Урд нь явх хүний хувцас ахын өмнсөн хувцастай яг адилхан байна. Яг энэ үеэр Шинжигийн аав түүнийг битгий хараа гэж аярхан шивнэлээ. Шинжи бамбраа доош тусан үргэлжлүүлэн алхав. Тэдний алхах хурд өнөөх зүйлээс хурдан байсанд гүйцээд ирэх Шинжи айснаа зогсохыг хүсэж чадсангүй. Ойрцоор урд нь алхах зүйлийн хөл нь харагдаад эхлэв. Тэр хөлнөцгөн байлаа. Айн чулуурхаг зам дээр алхах идэж түүний хөл шархалхан байтугай халтардаач үе байв. Улам ойртох Шинжид өнөөх зүйлийн өмсөх шот бодвол гарагдаж эхлэв. Ногоон шорт, цэнхэр өнгийн цагаан судалтай бодвол. Энэ ахын хайртай хувцс байл. Шинжи өөрийн мэдлгүй ард агзыг нарахад хүний аав мөрнөөс нь чанга атхан битгий харгээд байна гэж хэлээд аманда ямар нэгэн зүйл бодож эхлэв. Сайн сонсогдохгүй байсан ч тарингийн имэр зүйл сонсогдно. Тэд урд нь алхах зүйлээ гүйцэн зэрэгцээд ирэх Шинжи өөрийгөө хүчлэн доош харах хэдий хажууд нь алхах зүйл түүнийг цоо ширтэж байгааг нь мэдэгдэнэ. Алхасаар үл мэдэх зүйлийг гүйцэн дөрвөлж ардаа орхив. Өнөөх зүйл хөлийн чимээ гаргахгүй байсан ч ардаас нь даган алхасаар байгаа нь мэдрэгдэх нь бүрч аимшигтай. Шинжигийн аав эргэж битгий хар. Яасан ч эргэж харж болохгүй шүү гэсээр нөгөө тарин мэт зүйлээ өргөжлүүлэн уншина. Араас нь алхах зүйл юу өсрэн дайрах юм шиг. Аль эсвэл Шинжиг нэрээр нь дуудах гэж байгаа юм шиг санагдан түүний зүрхийг дэлсвэл. Эцэст нь тэд тосгоны моорогт ахын биеийг хүлээлгэж өгөөд буцлаа. Харих замд юу ч болсонгүй, бас юу ч байсангүй. Энэ түүхийн дараа өвөө минь надад хэлэхдээ тэр үеэс л хойш намайг нэг зүйл дагах мэдрэмж хизээч салаагүй. Хэрвээ чамд ийм зохиолдвол хизээж битгий эргэж хараарай. Манай гэр хөдөө газар байдаг байлаа. Би зуны амралтаар ойр хавийн хідэн хүүхдэд нийлж шавж барих, нэг нэгэндээ очиж тоглох, манга унших, ойд эсвэл гол тоглох зэрэгээр өдрийг өнгөрөөдөг байсан. Манай гэрээс ойрхон миний үе сэлдэг гол байдаг. Үнэн дээр тэр гол сэлэх хориотой байсан ч би тоолгүй сэлчихдэг байлаа. Нэг өдөр би 3 найзын хамт тийшээ явсан юм. Манай найз A болон би загас барихаар. Харин би болон C нар сэлэх зорилготой байсан юм. A бид хоёр хэсэг загас барьж байгаад нөгөө хоёр руу эргэж харуул өнөө хоёр маань голын дээд хэсгийн даалан руу авирж байсныг харав. Уцанчгүй нөгөө хоёр бид хоёрыг харсан бодолтой гараараа даллаж байгаад л далангийн дээрээс шууд гол руу өсөрчөв. Бид хоёр ус руу хүнд юм унах чимээ 2 удаа сонссны дараа өнөө хоёр маань ойрлж, уйлж хамаг байдгаараа л уснаас гарахаар тэмцэж эхлэхийг хараад туслахааргүй. Уснаас гарч ирсэн хоёроос юу болсныг асуувал ус руу зан уйлаад л байв. Би ч заасан зүг рүү харуул замг шиг юм хөвж харагдаад. Үе энэ чин замг л байна штэ гэвэл нөгөө хоёр маань үгүй чи сайн хараач гэхэд нь лавшруулан харуул замг биш хүн хөвж байсан юм.
Бид ч айн хамаг хурдаараа гэр гэрлүүгөө цухтааж юу харснаа аав ээжтэй хэлэхэд өмнө нь хүн далангаас өсөрч байгаад голын өвсөн хөлөөж хулуунд гацааснаар жив жамаа алдсан. Түүнээс хойш тэнд хүн сэлхийг хоригдсан талаар мэдсэн юм. Дахиж би тийшээ очивгүй. Одоо тэр газар бүр ч илүү хамгаалалтай болсон. Энэ түүх надад 30 жилийн өмнө тохиолдсон юм. Тэр үед би ахлах ангийн сурагч байлаа. Манай гэр Хоккайдо мужийн жижигхэн суурьнд байсан бөгөөд хаяа суурь нь мань давгаа орж сандаргадаг байсан юм. Зуны амралт эхлэхийн өмнөхөн юм да. Улирлын шалгалтууд эхэлж би ч шөнийн цагаар хамаагүй хичээлээ сууж давтна. Нэг шөнө миний нойр хүрээд байсан тул нохоогоо дагуулan ойролцох сүмийн цэцэрлэгээр алхахаар гарсан юм. Сүмийн цэцэрлэгт очихдоо зэрэгцэн харанхуйгаас настай эр жижиг нохоогоо дагуулсаар гарч ирв. Би түүнийг үүгээр нохоогоо салхилуулж байхдаа хэд хэдэн удаа таарч байсан учраас толгой дохин мэдчилээ зөрлөв. Маргааш өдөр нь би дахиад л нохоогоо аваад гарлаа. Өчигдөр таарсан өвөөгийн гэрийн гадаа цагдаа нар ирсэн байхдаа таар. Би санаа зовн юу болов байгааг асуудал өнөөх үгэн алга болоод 2 хонж байсан бөгөөд түүнийг өнөө өглөө уулын гүнээс өөрийгөө дүүжилсэн байдалтайгаар олсныг цагдаа нар хэлв. Цагдаа нар талигачийн биеийг эхнэрээр нь таниулахаар ирсэн нь энэ байлаа. Хэдэн минутын дараа цагаан бохогдсон машинээр зогссон. Эмчнэр машин дотроос ногоон зүйлээр бүтээсэн цогцыг эхнэрт нь үзүүлж байхыг харсан юм. Сүүлд нөгөө өвөө надтай таарахаас өмнө нас барсан гэдгийг мэдсэн. Би одоо ч тэр өдөр надтай яг юу таарсан талаар бодох төдийдл хамаагүй минь арзаа.